нөхцөлд өөртөө зориулж агаар цэвэршүүлэгч хийх харилцаанаа. Эхний ажил хамгийн түрүүнд чухал зүйл юм бол HEPA фильтр. Энэ фильтрүүд одоо маш нарийн тоосон зэрэг хураах зорилготойгоо. Тэгээд одоо фильтрээс гадна юу хэрэгтэй болох юм бол ерөнхийдөө сенс. Айн сенсээр нөгөө нэг агаарын эргэлтэнд оруулж сүүр нэг ингэж адилхан решетик авч хэрэгжилж байгаа. Тэгээд респата төмөр дөрвөн ширхэг аваад ерөнхийдөө нэг төхөөрөмжтэйгээ адилхан өндөртэй гэж авсан байгаа. Тэгээ болт гайкууд хэрэгтэй болно. За энэ төхөөрөмжүүдээ бол анханасаа сая цоолцсон байгаа. Төхөөрөмж сүүрээ ингэж хийх тохиолдолд хоёр талаас нь боох шаардлага бидэрт гараад байгаа. Тэгэхээр эхний ээлжинд сүүрийн боож өгч байна. За төхөөрөмжөд сонгогдохдоо та бүхэн агаар мотор дээрээс анхаарч байгаарай. Яг гэвэл тухайн одоо сенс мотор маань өөрөө тохирсон чадaltaй байх хэрэгтэй. Одоо 200 м3 гэсэн тохиолдолд ерөнхийдөө нэг 70 м2-тай өрөөнд ажиллах боломжтой гэсэн үг. Тэр бүхэн ерөнхийдөө бол м3 хооронд харьцаагаар амархан тохирдно. За ингээд сүүрийн бооснараа доороос одоо ингэж хөдөлгөөнгөөс өртөлж байгаа. За энэ дээр юм бүхэн одоо фильтрийг харуулад тэгээд байрлал сонгож байна. Түрүүн бэлтгэсэн одоо ингэж цоолцсон байгаа болохоор энэ дарцсан хэлбэрлэлсэн байгаа. За энэ одоо мотор чиглэлээ зөв сонгоно. За энэ мотор маань өөрөө бол одоо 208 м3 цагт гэж байгаа. За энэ тэгэхээр ойролцоогоор нэг 100 м2-тай байж нь өрөөнд ажиллах боломжтой гэсэн үг. Материалд тохируулж чангална. Бидний сонгосон нь тэр чинь PVC материал, асфальт материалаар хит чангалах юм бол хотоож хэлбэрж алдах, байрлал алдах магадaltaй болохоор хэтэрхий чангалж болохгүй. Ерөнхийдөө бол хөдөлгөөнгөө болох ялгаа нэг зүйл сонирхохгүй байх гэдэг зүйлээ сануулж явна. За ингээд гэснээр ерөнхийдөө төхөөрөмж болцсон байгаа. Анчаа сенсний хэл гарч байгаа болохоор бүгдээрээ дээрээс нь таг тавьж одоо аюулгүй байдлын талыг давхар хангаж явах хэрэгтэй. Тэгээд төхөөрөмжн дээрээ шатгар болоо одоо хүний гараа орохоор болгож ялангуяа одоо тамс нутагт ирдэхгүй боломжийг өгч байна. За ингээд төхөөрөмж манад ингээд багталтаа болоод дууссан байгаа. Та тэгэхээр бүхэн өөрсдөндөө хайрцаг юм уу эсвэл гоо сайхны зүйл нь тохиолж болно байгаа. За энэ илүүдлийн одоо тастаа хийж болно те. Тэгээд энэ төхөөрөмж мань өөрсдөө бас агаарын тодорхой хэмжээнд бэлдүүмжил байх шаардлагатай болохоор одоо энэ мотор фильтрийн завсар зэн тодорхой хэмжээ силикон болно. Хөөс чигчүүлтэй тэр бүхэн та бүхэн сонирхол. Тэгээд энийг бэлдүүлснээрээ одоо яг бол за та бүхэнд одоо залгуур нь олж аваад ажиллаж үзүүлье. Төхөөрөмжүүд одоо мэдүүлээ угсраад ингээ болцсон. Та бүхэн анзаар. За одоо тэгээд залгаад үзье. Төхөөрөмж мотор нь өөрөө гэрэлтэй одоо гэрэлнэ гэж асчиж байна. 6 хэмжээ салхи үлээж байгаа тийм. Тэгэхээр та бүхэн одоо ингэж л харагдуулаа. Энэ бол тогтмол дуу чимээ багтай эсийг сонгоцсон болохоор ингээд одоо 10 хэдэн цаг 24 цаг тогтмол үйл ажиллагаа явуулах бүр боломжтой байгаа. Мөн одоо хянах шалгалтын төхөөрөмжээр одоо юугаараа орж гарч байгаа одоо агаарын зүрэг цэвэршүүлж байгаа хэмжээг зүйлээ.